Оюун гэрэл Сэдэв Дамбын Facebook хуудсанд нэгэн бичлэг байршуулжээ. Тэр бичлэгтэр нөгөө нэг юмны урамшуул болгож 10,000-ыг өгөх юм байна лээ. 5,500-ыг өгсөн байгаа гэх мэтээр ярилцаад машиндаа суулган үлдсэн 5,500,000-ыг нь өгч байгаа нь харагдаж байна. Мөнгө авсан бүсгүй. Тэгээд Эрдэнэ гишүүн энэс өөр юм өгч чадахгүй байгаа мó хэмээн хэлж мөн сонсогдож байна. Юу яаж байгаа? Нөгөө нэг ингэсэн урамшуул болгоод 10,000 өгөх юм лээ. 5,500-ыг өгсөн баг. Хоёрыг би өгөх ёстой. За. Хин нэгэн дээр нэглээд тэрийг тэмдэглээд авчна. Тэр миний жамаачр миний яасан мөнгөд байгаа. Нэг жамаачр дээр байна уу? Тий. Жамаачр дээр би яасан? Отхон жаргал дээр байна уу? Отхон жаргал дээр. Өөр тэмдэглэсэн. За. Тийм үү? Бачура. Танаа юм уу? Ойлгоцлоо гоо би тайраг үү байсан. За. Тэгнэ чи яах вэ? Манай уг ирж авгээл уцтаа зүгээр. Хичээлэн тарчлаа гэдэг. Тэг аюул очих юм ганцаараа очих юм. Хоёр хүн аваад ирсэн чи буцааж хүргэж өгөх юм байна. Би одоо За. явах нь дараа. За. Юм да. Тань цуугаад юу юм? Манайх юу байна? Бид хоёрын 5 юм уу? Үгүй юу? Дахиад Одоо тэгж өгч байгаа байдаг тэгээ ярьж байгаа. Тэ Эрдэнэ гишүүн энэс шүү мөхч чадахгүй байгаа мó. би яаж тийм чивтэй олон юм надад шүү дээ. Намын юм дэсээс тэр яасны их том асуухад байгаа зүрхтэй болоос. Яг болгоны тоогоор ингээд үүсгэрнэ яагаад. За байдлын юмрхүү байна. Тус өршлөгийн комментэн дээр Унаатрыг автобусны мөнгө өгч байгаа юм биш үү гэсэн тайлбар харагдана лээ. Гэхдээ гишүүн хүн ухуулагч нартай өөрөө 5,000 төгрөг тарааж өгөөрэй гэсэн байж таарахгүй. Тиймээс мөнгө тараас нь үнэн байх. Сайд асан оюун гэрэлч ардс намын даргаыг бүх гишүүдээ сонгох сонгуулийг гутаасан мөнгө тараах үйлдэл хэмээн бичсэн байна. Түүнээс гадна Эрдэнэ саналын хуудсан дээр өөрийнхөө нэрний эр үсгэн дээр тэмдэглэгээ хийсэн хүмүүс мөнгө тарааж байна гэсэн мэдээлэлч бас байна. Хэрвээ ардс намын сонгуулийн штаб ардс намын дарга Зандаагийн энх болноор Эрдэнэгийн нэрийг татаж чадахгүй юм бол ардс намын шийсэл гэж хошин шогийн тогтнолт байж та харж л бай.